За нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой аж ахуйн нэгжүүдээс санал ирсэн өөрөөр хэлбэл энэ татврын ачааллыг үүрэлцэж байгаа одоо яг шударгаар хуулиар үндсэн хуулиар хүлээсэн татвар төлөх үүргээ хэрэгжүүлж байгаа бизнес эрхлэгчдийн хувьд бол одоо Улаанбаатар хотын танхим, үндэсний худалдаа аж ахуйн танхим гэх мэт байгууллагаас нөөцтэй холбоотой тодорхой саналууд өгсөн. Тэгээ энэ дээр бол энэ нөөцийг энэ суудхан тооцоогч би босгохгүй болгоё, бүгдээрээ татвараа төлдөг болъё. Дээр нь энэ нөөтийн буцаан олголтыг одоо болоод тэр буцаан олголтын хувь хэмжээгээр нөөтийн хувь хэмжээгээ багасгаад тэгээд бүгдээрээ тэр ногдох боломж хэмжээний нөөтийнхаа татвараа багасгаад тэр босго гэж юм байхгүй бүгдээрээ нөөтөд төлдөг болёо гэсэн ийм саналууд гаргасан байгаа. Тэгэхээр яг одоо энэ орж ирсэн хуулийн төслөөр болохоор энэ босхийг 400 сая болгоод нэмэгдүүлэхээр энэ бол бас Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт орсон байгаа заалталтай. Тэгээд энэ ингээд ирэхээр босго нэмэхээр нөөц төлөгчдийн суурийг чинь тал нь байхгүй болчихно. Тэгэхээр энэ буцаад одоо далд эдийн засаг руугаа орох тэр татвар төлдөг хэсэг маань улам л одоо тэнцвэргүй өрсөлдөөнд ордог болох хажуугаар нь одоо ингээд ийм өрсөлдөөний нөхцөл байдлаас үүдээд тэр нөгөө нөөтийн төлөгч биш аж ахуйн нэгжүүд ч бас энэ сөрөг үр дагавартай иймэрхүү үр дүнлүү хөдөлж магадгүй шийдвэр болох гээд байна. Тэгээд энэтэй холбоотойгоор бас энэ татварын суурийг энэ бууруулж чад тэгэхээр татварын ерөнхий хуулийн 4-р зүйлээр татвар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингү болгох гэдэг 4-р зүйл байна. Тэгээ энэ 4-р зүйлийн 2 дээр татварыг хөнгөлөх, чөлөөлөх, татварын хувь хэмжээ болон татварын суурийг бууруулахтай холбогдсон хуулийн төслийг тухайн жилийн төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт боловсруулна гэж заасан. Тэгэд энэ асуултыг бол байнгын хорон дээр асуусан боловч тодорхой хариу өгөөгүй. Тэгэхээр энэ хуулиар харахаар татварын ерөнхий хуулийн 4-2-оор харахаар энэ өргөн барьж байгаа энэ хуулийн төслүүдийг бол төсөвтэй хамт өргөн барихаар иймэрхүү зүйл залт харагдаад байна. Тэгээд энэ 4 хуулийг харахаар тэрүүн нөгөө татварын өр барагдуулахтай холбоотой тэр 20% одоо орлогын үлдэхтэй холбоотой заалтаас бус нь бүгд 2027 оны 1 сарын 1-ээс эхэлж мөрдөгд ийм хуулиуд байна. Тэгэхээр энэ дээр энэ 4-2-ыг дахиад нэг яг тодорхой тайлбар өгөөч. Түрүүчийн байнгын хорон дээр бол ерөнхийдөө нэг нэлээд өөрөнхийдөлөх маягтай ингээд өнгөрсөн. Ийм асуултанд баярлалаа. За, сангийн сайд хариулъя. Мэндцайхан сайд. За, нэмэгдсэн өртгөө албан татврын хувьд бол засгийн газрын 2024-оос 28 оны үйл ажиллагааны хөтөлбөр тусгасан. Жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого зорилт арга хэмжээний хүрээнд нөөтийн босхийг одоо бид нар нэмэгдүүлэхээр нэмэгдсэн өртгөө албан татврын хуульд одоо өөрчлөлт боловсруулж орж ирсэн. За, одоогийн хүчин төлөлдөр мөрдөж байгаа нөөтийн суудхан төлөгчөөр бүртгүүлэх босх бол 50 сая төгрөг. За, үүнийг 15 оны нөөтийн шинжилсэн найруулгын хүрээнд тогтоосон байгаа. За, тухайн үед бол Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 22.9 төгрөгөөс бол одоо 80.9 төгрөгч хүрч эдийн засгийн хэмжээ ойролцоогоор 4-5 дахин хэлсэн байна. Тэгэхээр тэр үеийн босхтой одоо уялдуулах нь бас одоо босхийг одоо шинжилэн найруулах шаардлага бол бий болсон. За, нөгөө талдаа бол одоо олон улсын валютын сангаас хөгжиж орнууд ашиглахыг зөвлөдөг нөөтийн оновчтой босх тогтоог гаргагчдын дагуу тооцож үзэхэд нөөтийн суудхан төлөгчөөр бүртгүүлэх босхийг бол 398.5 сая төгрөг байхаар ингэж тооцож гаргасан юм бэл. Уг тооцоолол татварын албаны захиргааны зардал, татвар төлөгчийн хууль дагам мөрдөлтийн зардал, нөөтийн хувь хэмжээ, борлуулалт нийцлэх нэмэн өртгийн хувь зэрэг үзүүлэлтүүдийг бол ашигласан. Тэгээ тооцооллын үр дүн хэрэгжүүлэхэд одоо ойлгомжтой хялбар байх үүднээс 398.5 саяыг 400 сая болгож ингэж тэгштгэж хуулинд оруулж ирсэн байгаа. За, 90 зүгээр яг 400 сая төгрөг болгож нэмэгдүүлснээр 25 онд нөөт тушаасан нэг тайлан гаргасан 69 мянга гаруй суудхан төлөгчөөс 23 мянга орчим нөөт төлөгч бол одоо энэ бүртгэлээс хасагдаж нөөтийн орлогыг 160.8 тэрбумаар буурах юм тооцоо гарсан байна. За, нэмээд татврын дарга хариулъя. За, татварын ерөнхий газрын дарга цогт наран ажлын хэсэг 4-р микрофон. За, татварын ерөнхий газар цогт наран. За, нөөтийн
босгохгүй байх нь бол бичил жижиг бизнес эрхлэгчдэд дарамт нэмжтэй дотрын албан үйл ажиллагаанд зардлыг нэмэгдүүлдэг юм эрсдэлтэй. За мөн хэд өндөр байх нь бас зохимжгүй. Нөөтийн бүртгэлийн системийг доголдуулдаг гэж үздэг. За нөөт нь бол нийлүүлэлтийн гинжин эхлэгээ бүрт үүсэж байдаг. Нэмэн өртөг бүр дээр ногдуулдаг юм татвар. Тэгээд суудган төлөгч нь хуулийг үр ашигтай байх ийм асуудал байгаа. Тэгээд 72,000 татвар төлөгч бол нөөт төлөгчөөр бүртгэлтэй байгаа. Нөөтийн босгохгүй тохиолдолд бол 2 сар гарan татвар төлөгч нөөт төлөх ийм асуудал үүснэ. Тэгэхээр нөөтийн босго гэдэг бол олон улсын зарчмаараа заавал байдаг. За. Инх төвшин гишүүн тодруулж асууя. Би нөгөө байнгын хорон дээр асуугаад хариулт авч чадаагүй. Татварын ерөнхий хуулийн 4-2 дугаар залтал асуумаар байна. Татварын суурийг бууруулахдаа энэ хөнгөлөлт чөлөөлтөй, хувь хэмжээтэй холбоотой энэ хуулиудыг, хуулийн төслүүдийг тухайн жилийн төсвийн хуультай хамт боловсруулна гэдэг ийм заалт байгаа да. Тэгээ энийг одоо зөрчил үүсэхгүй юу? Одоо энэ өргөн барьж байгаа хуулиуд чинь гэдэг асуулт байгаа да. За яаруулгаа. За сангийн ажлын хэсэг хариулъя. 4 дугаар микрофон. За их төвшин гишүүний асуултанд хариулъя. Тэр татварын ерөнхий хуулийн 4-2 дахь заалт бол ингээд амьдрал дээр ингээд тодтгол хийх юм уу? Ингээд бусад уюудад ингээд татварын хөнгөлөлт чөлөөлт үзүүлэх эсвэл татварын хувь хэмжээтэй холбоотой ийм санаачлалууд бол нэлээд гардаг. Тэгэхээр энэнийг ихэвчлэн бол хаах зорилготой хэрвээ ийм төсвийн жилийн дундуур татварын одоо хувь хэмжээ хөнгөлөлт чөлөөлт үзүүлэхээр болвол заавал одоо дараагийн төсвийн жилийг эхлэхээр бол ийм зохицуултад явж байгаа. Тэгэхээр энэ татварын хуулийн нэмэлт өөрчлөлт магадгүй шинжилсэн хариулга багц хууль дэрийг бол төсөвтэй уяхгүйгээр тусдаа хэлцэх нь бол илүү оновчтой. Төсөв хэлцэхээс өмнө бол татварын хуулиуд нь тодорхой батлагдсан түүндээ таарч төсвөлт хийх нь бол илүү оновчтой гэж үзэж байгаа. 19 оны багц хууль ч гэсэн ингээд тусдаа бас хэлцэхтэй явсан. Зөрчил үүслэгээр явсан. За инх төвшин гишүүн тодруулж асууя дахиад. Тэг яг уу бид яг уу зөвч бай, бурууч бай, сайнч бай, мууч байг хууль дэдлэх зарчим гэж байгаа болохоор хуулиа л дагахгүй бол яг энэ дээр бол хэрвээ болохгүй бол хуулиа өөрчлөөд одоо явах хэрэгтэй баг. Яг энэ хуулийн дээр бичсэнийг яг уншихаар төсөвтэй л хамтал энэ татварын хуулиудыг өргөн барьна, боловсруулна гэж заасан байна л да. Тэгээ саяын тайлбараас бол бас л яг хангалттай тайлбар авч чадсангүй. Хариулт хэрэггүй. За. Бат